За сайн бацхан хүмүүсээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээр бүгдээрээ процентын концентрацуудын бодлогыг дэлгэрүүлж цаашаа жоохон гүнзгийрэх маягаар бодлого бодцгоё. За юуны өмнө бүгдээрээ процентын концентрац гэдэг зүйлээ дахиад сайхан дэлгэрүүлээд ойлгоцгоё. Процентын концентрац гэдэг бол яаж тэмдэглэдэг вэ гэхээр CAV гэж тэмдэглэдэг гэсэн тийм ээ. За энэ мань ямар хэмжээ хэлдэг вэ гэхээр 100 г уусмал дотор ууссан байгаа бодисын граммаар илэрхийлэгдэх хэмжээ буюу массаар илэрхийлэгдэх хэмжээг хэлээд байгаа гэсэн үг байхгүй. Ийм харьцаа өгчдөг гэсэн. За өөрөөр хэлэх юм бол 5% уусмал гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр 100 г уусмал дотор 5 г ууссан бодис агуулгаддаг гэсэн үг байхгүй. За 20% уусмал гэж үзье л да. Тэгэхээр энэ маань өөрөөр юу гэсэн үг гэхээр 100 г уусмал дотор 20 г ууссан бодис агуулгаддаг гэсэн. Өөрөөр хэлбэл 100 г уусмал тутамд 20 г ууссан бодис агуулгаддаг гэдэг биднэрт нэг өсөндөө бодлого цаашаа бодох харьцаа өгч гэсэн үг. За та нар бензин коллектор 80% бензин, 92% бензин, 95% бензин гэх мэтээр хардаг тийм ээ. За энэ маань юу гэлж юм гэхээр 100 г одоо шингэн тэр түлшин дотор 80 г яг шатамхаа тэр бодсон уу яг гол түлшин 100 г бензин дотор одоо тэр түлшин дотор яг 92 г нь яг цэвэр түлэгдэх шатлалтанд орох түлш гэсэн утга санааг илэрхийлж гэсэн үг байхгүй. За тэгэхээр бүгдээрээ дараагийн хэлбэрийн бодлогууд руу орцгоё. За энэ бодлогын гол онцлог санаа нь юу вэ гэхээр бид нар өмнө нь бодож байсан бодлогонууд нь болохоор яг ууссан бодис нь усан дотроо яг тэр хэлбэрээр байдаг. Жишээлх юм бол хоолны давсыг усан дуусгахад хоолны давс гэдэг шин чанар ерөөхдөө хадгалаа байж идэх гэсэн үг. Тэгэхээр манай энэ удаагийн бодлого болохоор анх авсан бодис маань устайгаа урвалд ороод өөр бодис болж хувираад усан дотор арай өөр бодис хэлбэрээр хадгалагддаг гэсэн үг байхгүй. Өмнө нь болохоор анх авсан бодис маань яг ямар хэлбэрээр байсан яг тэр хэлбэрээр байж идэх гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр бодлогоо бодцгоё. 31 г натрийн оксидыг за 80 г усан буусгахад үүсэх усмлын процентын концентрацийг олоорой гэсэн бодлого даалгавар байна. За тэгэхээр нэгдүгээрт хамгийн сайн хийж чаддаг өрлөө бүгдээр эзгэе. Энэ үүсэж байгаа усмал маань ямар хэмжээний масстай вэ гэдгийг бодож үзье. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр байж таараа штэ. Энэ хоёр юмыг хооронд холдсон юм чинь тийм ээ. За нийлбэр нь 111 г болчихлоо. За уусмал маань 111 г. Тэгэхээр өмнө нь болохоор бид нар энэ анх авсан 31 г-ыг шууд усан дотор одоо агуулгаж байгаа бодисын хэмжээг гэж харах байхгүй. 111 г уусмал дотор хэд байх вэ гэхээр уул нь 31 г уусан бодис байгааг шууд бодох ёстой. Гэтэл энэ 31 г бодис чинь урвалд ороод өөр бодис болчихдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ 31 г юм бодис чинь одоо ямар хэмжээний бодисыг үүсгэжсэн байгаа юм бэ гэдгийг одоо бүгдээрээ бодож олцгоё гэсэн үг. За тэхийн тулд бүгдээрээ урвалын тэгшлэлээ бичицгээе. Натрийн оксид маань ямар урвалд ордог вэ гэхээр устай урвалд ороод натрийн гидроксид гэдэг бодисыг үүсгэдэг. За тэгэхээр бид нар доор нь тухайн бодисуудын харьцангуй атом массуудыг бодж олдог. Харьцангуй атом массыг нэмж молекул массыг бодж олдог. За энэ 80 г натрийн ош буюу 2 мол натрийн гидроксид үүсэж байна. За өгөгдсөн байгаа хэмжээ маань болохоор биднэрт 31 г натрийн гидроксид бага байж байгаа. Тэгэхээр эндээс ямар хэмжээний натрийн гидроксид үүсчихв? Энэ хэмжээний натрийн гидроксид ч одоо 111 г уусмал дотор байж байгаа гэсэн үг байхгүй. За үүнийг ашиглаад бүгдээрээ бодлого бодцгоё. За тэгэхээр урвалын тэгшлэлээс биднэрт ямар гоё зэвсэг өгж ийнэ вэ гэхээр 62 г натрийн оксид маань урвалд ороод 80 г ус натрийн гидроксидыг үүсгэждэг гэсэн үг. За тэгвэл манай нөгөө нэг анх авч уусгасан 31 г натрийн гидроксид маань хэдэн г натрийн гидроксидыг үүсгэх боломжтой вэ гэхээр 40 г натрийн гидроксидыг үүсгэжсэн байгаа гэсэн үг. Одоо уусмал дотор юу байгаа вэ гэхээр 40 г натрийн гидроксид байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр одоо бүгдээрээ яг бодлогынхаа гол зорилго болох хариулт олцгоё. За одоо биднэрт яг юу байгаа вэ гэхээр М уусмал маань 111 г байгаа байхгүй. Энэ дотор ууссан бодисын хэм байгаа вэ гэхээр натрийн гидроксид гэдэг бодис байгаа. Үүнээс хэдэн грамм байгаа вэ гэхээр биднэрт 40 г байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө бол томьёогоор бодхоос гадна бид нар бүгдээр пропорцоор айгу бодох хэрэгтэй. Ерөнхийдөө пропорц маань бид нар яг хэрвээ тэр тухайн зүйлийн онолыг ойлгосон бол тэр юудаа тэнцвүүлж болох вэ гэдэг ойлголтоороо бид нар тэнцвүүлж пропорц зохиож болдог баггүй. За тэгэхээр нэгдүгürt биднэрт байгаа харьцаагаа пропорц болгож үзье. 111 г уусмал дотор 40 г
ууссан бодис буюу натрийн гидроксид байна. Натрийн гидроксидыг бид нар ууссан бодис гэж харна тийм ээ. За тэгвэл процентын концентрацийг олоодох гэсэн. Процентын концентрац гэдэг бол 100 дотор хэд байгаа юм бэ гэдгийг олоод өг гэсэн үг байхгүй. 100 дотор хэд байгаа юм бэ гэдгийг асуусан гэсэн үг. Тэгэхээр 111-д тутамд 40 г байдаг бол 100-д нь хэд юм бэ гэж шууд бодоод олох боломжтой гэсэн үг байхгүй. За энэ дотор байгаа тоог олох маань бидний C явыг олох гэсэн үг. За C явыг олохдоо бид нар 40-ыг өрчгөн 100 угахан 111 гэж болно. За энэ нь бол ойлгомжтой боллоо. За тооны машинаар бодоод үзэх юм бол 3600-ны 4 грамм буюу 3600-ны 4% болж гарч ирнэ гэсэн үг. За энэ дээр мэдээж бид нар бодож харах бол грамм гарч ирнэ шүү. Тийм хэсэгтэр болно. Энэ граммыгаа бид нар хувь гэсэн үг. Бид нар одоо яг энэ хэсгийг хараа дугуйлаад байгаа. 5%-гаа бид нар шууд 5 грамм гэж харсан байхгүй. Энэ чинь нөгөө харьцаа өгж байгаа гэдэг санаа хэлж байгаа гэсэн үг. За бодлого маань бол ингэж болж байна ихний бодлого. За тэгэхээр 2 дугаар бодлого руугаа бүгдээр орцгоё. 2 дугаар бодлого 1.6 г үхрийн 4 оксидыг 50 мл усанд дуусгахад үүссэн ус мөлийн процентын концентрацийг бол. За багш нь албаар усны хэмжээг миллилитрээр илэрхийлсэн байгаа. За тэгэхээр нэгдүгээр бид нарт өгөгдсөн байгаа бид нар нийт ус мөлийнхаа массыг олох шаардлагатай гэсэн үг. За ийм ус мөлийнхаа массыг. За ийм ус мөлийн массыг олохдоо дахиад нөгөө өмнөх юмас сэргээх маягаар бичлэлд ийм ууссан бодисээр нэмэх нь ийм уусгагчийн массыг нэмдэг тийм ээ. За тэгэхээр ийм ууссан бодис маань болохоор 1.6 г гээд биднэрт хэрэгтэй массын нэгжээр байна. Харин энэ ус маань 50 мл гээд биднэрт хэрэглэж болохгүй эзэлхүүний нэгжээр байгаа байхгүй. Тэр эзэлхүүний нэгж массын нэгж гэдэг хоёр зүйл аюулсан анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр бодис бүхэн өөрийн эзэлхүүнтэй бас өөрийн масстай байдаг. Тэгэхээр масс эзэлхүүний хоорондын хамаарлал нь V-г өрчгөн ρ байдаг шүү дээ. Ийм ус мөлийн массыг олохын тулд ус мөлийнхээ эзэлхүүнийг нэгтээр үрждэг. Энд хэсэг маань болохоор манай юу вэ гэхээр нягт гэсэн үг байхгүй. За тэгэхээр усны хувьд болохоор усны нэгтийг бид нар хамгийн сайн мэддэг. Хэд байдаг вэ гэхээр 1 г мл гэсэн үг. 1 мл ус 1 г масстай байдаг гэсэн утгатай л үг л дээ. Тэгэхээр 50 г болж гэсэн үг. Хүмүүс шууд бид нар болохоор дандаа 1 литр усыг 1 кг ус буюу 1000 г гэж яриад яваад байдаг маань. Усны нэгт өөрөө нэгтээ тэнцдэг учраас масс эзэлхүүн тэнцдэг энэ шин чанар дээр бид нар аваачаад шууд эзэлхүүнийг грамм гэж хэлээд яваад байдаг. Түүнээс бусад ус мөлүүд дээр бол заавал эзэлхүүнийг нь масс руу шийдвэрлэхдээ нектар нь үржүүлж явах хэрэгтэй. Энэ үйлдэл байсны дараагаар бид нар энэ 50 грамыг бичсэн байхгүй. Түүнээс шууд 50-ыг 50-таа тэнцвүүлэхийг гэсэн үг. За тэгэхээр одоо бол бид нар нэмж болох тоотой болсон гэсэн үг. 1.6 г дээр нэмэх нь 50 г. За энэ багш нь тэнд таталтад 6 юм шиг харагдаж байгаа шүү. 51.6 г уус мөл болж байна. За тэгэхээр яах вэ гэхээр манай үхрийн бодлого руу орцгоё. Үхрийн 4 оксид гэдэг энэ S2 маань яах вэ гэхээр устай уруулд орж таарна шүү дээ, тийм ээ. Ер нь ихэнх оксидууд бол заавал устай уруулд ордог. За устай уруулд ордоггүй нэг хэд оксид буюу давсуусгдаг оксидууд гэж байдаг. Тэг тухай дараа авч ирцгаана. За тэгэхээр одоо энэ дээр харагдаж байна. S2 маань хэдэн грамм байдаг вэ гэхээр эндээс 64 г байдаг. За S2 маань хэд вэ гэхээр 82 г байдаг тийм ээ. За энийг бол та нар өөрсдөө бодоод болж болно. За S2 маань одоо 1.6 г-ыг уссан шүү дээ. Эндээс ямар хэмжээний H2SO3 уссан бэ гэдгийг бодож олцгоё. Яг л нөгөө нэгдүгээр бодлоготойгоо яг төстэй үйлдэл гэсэн. Тэгэхээр багш та нар ойлгоцсон бол яг та нар дараагийн үйлдэлээ надаас төрүүлээд бичлэгээ зогсоо хийж болно. За одоо бүгдээр бодцгоё. 64 г S2-оос 82 г H2SO3 үүснэ. Үүнийг бол урлагийн тэгшлээс олоод авчиж байгаа. Тэгэхээр манай 1.6 г S2 маань хэдэн грамм H2SO3-ыг үүсгэж болох вэ? За ингэ бодоод болохоор 205 г H2SO3 байгаа гэсэн үг. За энэ 205 г H2SO3 ч одоо уус мөл дотор байгаа гэсэн үг байхгүй. Одоо надад юу өгөгдсөн байна вэ гэхээр одоо бүгдээр ахаад өөрөнгөөр гоё бичиж үзцгээе. Надад уус мөлийн масс байгаа. За бүгдээр ингээ өөрчилцгөөе. Ийм уус мөл маань 51.6 г. Энэ дотор ууссан бичсэн хэм бэ гэхээр S2 биш одоогор бол H2SO3 буюу энэ H2SO3 нь 205 г байгаа гэсэн үг. За тэгэхээр бид нар эхлээд эндээс шууд харьцаа олоод авчиж болно шүү дээ тийм ээ. Яаж болох вэ гэхээр 51.6 г
уусмал дотор 200-ны 5 г ууссан мэдсэн гэсэн үг байхгүй. За тэгэхээр процентын концентрац бол 100 г дотор хэдвэ гэдгийг бодож олгосон. За 100 г уусмал дотор хичнээн бэ гэдэг бодоод бол. За ингээд бодоод болохоор 397 г буюу 397 хувь болж байгаа гэсэн үг. За тэгэхээр нэг жохон ойлголт та бүхэнд хэлж өгье. Юу вэ гэхээр бид нар хэрвээ математик сэтгүүгээр боддог байсан бол 51.6 г уусмалыгаа тэр чигтэн бүхэлд нь 100% гэж харж байна. 100% харж байна. Тэгэхээр энэ дотор ууссан бац маань хэд байгаа вэ? 205% грамм байгаа. Үүнийгээ бодож олж байгаа манай хувьд бөгөөд энэ дээр болохоор 397% гэж ингэж математик бичглээ хийж болж байна. За тэгэхээр хэдүүлээ дахиад нэг сонирхолтой зүйлийг хийж үзье. Энд байгаа 397-гоо яаж гаргаж ирсэн бэ гэхээр бид нар 205-ыг хүрчих нь 100 хуваах нь 51.6 гэж бодож олсон. За манайхаар 397-г үсгээр тэмдэглээ. Үсгээр тэмдэглэхээр энэ маань C хувь. 205-ыг үсгээр тэмдэглүүл энэ манайхаар ууссан биз буюу ийм ууссан биз. За 100 гэдэг том маань бол цаашдаа тогтмол ахны. 51.6 маань үсгээр тэмдэглэх юм бол бид нар ийм уусвал үрчгэн 100. За ийхүү нөгөө нэг бидний хэрэгэлдэг том юм гараад ирчих гэсэн үг байна. Яг л ийм пропорцийн сэтгэхүүг л үг үсгээр тэмдэглээ та нарт арай хэлбэр бодох цаг хугацаа хэмнэх ийм үүргийн дагуу энэ том янууд ерөөхдөө гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр тухайн бодлого онлоо ойлгосон бол энэ пропорцол хамгийн гол нь маш зөв ойлгох хэрэгтэй. Юутай тэнцвүүлж болох вэ гэдэг зүйлсийн хооронд нь нэг шулуунд бичиж тэнцвүүлнэ. За ингээд энэ удаагийн хичээл миний түрээд дуусч байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.